Бүрэн шинчлэгдсэн. Хэдэн жилийн өмнө нэгэн урлагийн музейн жижүүр хогийн савнаас хуучин зураг олжээ. Уран зураг нь муудаж бохирдон танигдахын аргагүй байсан тул жижүүр хогийн сав руу хийх гэж байв. Гэтэл музейн захирал тэрхүү зургийг сүүлчийн удаа харахаар шийджээ. Тэрээр хуучин зургийг хараад хэрэггүй гэж боджээ. Гэсэн хэдий ч музейн захирал хуучин уран зургийн чиглэлээр мэргэссэн сэргээн засварлагчийг ажилд авав. Сэргээн засварлагч ажлаа тултал шаргуу үнэнчээр ажиллажээ. Түүний сэргээн зассан бүтээл үнэхээр төгс болжээ. Сэргээн зассан зургийг олон хүн үзээд үнэхээр адилхан юм байна гэж гайхаж байв. Тэрхүү уран зургийн төгс төгөлдөр байдлын гол нууц нь тухайн зураг дээрх гарын үсэг нь сэргээн засварлагчийг зураачийн хүү гэдгийг харуулжээ. Нүгэл нь Бурхны гайхамшигт бүтээл болох хүн төрлөختний зан чанарыг алдагдуулсан. Харин дээд зураачийн хүү Есүс бидний дотор бүтээгчийн дүр төрхийг сэргээхээр ирсэн билээ. Үнэнч байдлын тухай Библийн сургаалууд нь бидний зан чанарыг хөгжүүлэх үйл явцад туслах зорилготой юм. Бидний итгэл 11 өргөлөө буцааж өгөх юм уу? Эсвэл бидний идэж буй хоолны тухай биш. Гол нь бидний зан чанар хэрхэн төлөвшөж байгаад л байгаа юм. Итгэлтэй байх нь сүнслэг байдлын хувьд өсгөд тусалдаг. Христэд итгэгч хүн тогтмол системтэйгээр 11 өргөхдөө бид өөрийгөө үгүйсгэж аминч үзлээ зүрх сэтгэлээсээ арилгаж байдаг. Тиймээс 11 өргөх нь итгэгчийг сүнслэгээр өсгөхөд тусалдаг тул маш том ивэл болдог. Хувиа хичээх нь Бурхны нүдэн жигшүүртэй зүйл бөгөөд энэ зан чанар бидний бусдыг хайрлах хайр, нинжин сэтгэл, инэрл нэгүслийг үгүй болгодог. Зөвхөн итгэмжит байх нь аминч үзлийг даван туулахад тусалдаг. Үргэлж өөрийгөө үгүйсгдэг нинжин сэтгэл нь хувиа хичээсэн шунь хайрлын хорт нүглийг арилгах Бурхны эм юм. Урайлга. Бурханлаг чанарыг сэргээн босгох үйл явц нь насан туршдаа үргэлжлэх боловч та энэ бүхнийг эхлүүлэхийг зөвшөөрөх ёстой. Та Бурхны хүүгийн дүрд хуурч байгаа гэдгээ ухаарахын тулд өнөөдөр их эзнээ шийдвэр үйлдэлүүдэд удирдан чиглүүлэхийг хүсээрэй.